Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв 5, 6, 7, 8, 9-оор нэмэгдүүлэх хорогдуулах. Бид өмнө нь 1, 2, 3, 4-оор нэмэгдүүлэх хорогдуулахыг үзсэн байгаа. Одоо өмнөх мэдлэгдээрээ тулгуурлан өнөөдрийнхөө шинэ хичээлийг үзцгээе хүүхдүүдээ. За тэгээд 5-аар нэмэгдүүлье. Үүний тулд бидэнд өмнөх мэдлэг маань хэрэгтэй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн мэдлэгээ ашиглаж нэмэгдэхүүний байрыг солиё. 5 дээр тгийг нэмье. 5-ыг тгээр нэмэгдүүлэхэд 5 гардаг учраас тгийг 5-аар нэмэгдүүлвэл мөн адилхан 5 гарна. 1-ийг 5-аар нэмэгдүүлье. 1-ийг 5-аар нэмэгдүүлэхэд хэцүү байж магадгүй хүүхдүүдэд тэгвэл байрыг солиё. 5-ыг 1-ээр нэмэгдүүлье. Бид өмнө нь ямар ч тоог 1-ээр нэмэгдүүлсэн тэр тооны дараагийн тоо гардгаа гэж үзсэн. Тэгэхээр 5-ыг 1-ээр нэмэгдүүлэхээр бид 5-ын дараагийн тоо 6 гэж тоолдог шүү дээ. Тэгэхээр 6 байх нь. 5-ыг 1-ээр нэмэгдүүлэхэд 6 гарсан бол 1-ийг 5-аар нэмэгдүүлэхэд 6 гарна. Одоо 2-ыг 5-аар нэмэгдүүлье. Хэлбэр аргаар нэмэхийн тулд бид одоо яах вэ хүүхдүүдээ? Нэмэгдэхүүнийхээ байрыг солино. За нэмэгдэхүүн гэж 2-ыг бол 1-гээр нэмэгдэхүүн, 5-ыг 2-дугаар нэмэгдэхүүн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэмэгдэхүүний байрыг солихоор 5 нь 1-гээр нэмэгдэхүүн, 2 нь 2-дугаар нэмэгдэхүүн болно. 5-ыг 2-оор нэмэгдүүлэхээр бид ямар ч тоог 2-оор нэмэгдүүлэхийг үзсэн байгаа. Тэгэхээр 5-ыг 2-оор нэмэгдүүлэхээр хэд гардаг вэ хүүхдүүдээ? 7 гардаг. Тэгвэл 2-ыг 5-аар нэмэгдүүлвэл мөн адилхан 7 гарна. Эндээс нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэсэн шинэ дүрм мэдж явлаа шүү. Одоо бүгдээрээ 3-ыг 5-аар нэмэгдүүлье. 3-ыг 5-аар нэмэгдүүлэхийн тулд 5-ыг 3-аар нэмэгдүүлэх бид чаддаг шүү дээ. 5-ыг 3-аар нэмэгдүүлэхэд хэд гардаг вүлээ? 8 гардаг. Тэгвэл 3-ыг 5-аар нэмэгдүүлвэл адилхан 8 гарна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн дүрмээ бодоорой. Одоо бүгдээрээ 4-ийг 5-аар нэмэгдүүлье. 4-ийг 5-аар нэмэгдүүлэхийн тулд бидэнд хамгийн хэлбэр нь юу вэ? 5-ыг 4-оор нэмэгдүүлэхийг мэддэг байх ёстой. 5-ыг 4-оор нэмэгдүүлэхэд хэд гардав? 4-ийг задлаад 2-2-оор нэмчихдэг. 5 дээр 2-ыг нэмлээ 7, 7 дээр 2-ыг нэмлээ 9. Тэгэхээр 5-ыг 4-оор нэмэхэд 2-2-оор нь задлж нэмээд 9 гаргадаг. Тэгэхээр 4-ийг 5-аар нэмэгдүүлвэл 9 гарах нэ. Одоо бүгдээрээ 5-ыг 5-аар нэмэгдүүлье. 5-ыг 5-аар нэмэгдүүлэхэд бидэнд хамгийн хэлбэр мэддэг байгаа зүйл маань амьдрал дээр хүн бүрийн мэддэг зүйл. Гарын хэдэн хуруу вэ? Аль гарын хувь? 100 гарын 5%. Хүүхдүүдээ гараа гаргаад хараарай. 5 хуруу ч юм байгаа. 100 гараа өргөөрэй. Одоо 10 гарын 5%. Нийлээд хэд вүлээ хүүхдүүдээ? Бид 10 хуруутай шүү дээ. Тэгэхээр 5 дээр 5-ыг нэмэхээр 10 байдаг байх нэ. За ингэхээр зэрэг энэ нэгнэнд байгаагаа 1-гээр нэмэгдэхүүн. Энэ нэгнэнд байгаа нь 2-дугаар нэмэгдэхүүн. Нэмээд гарсан хариу нийлбэр гэдэг. За тэгвэл одоо нэмэгдэхүүний байрыг солихоор энэ нэгнэнд байгаа нь 1-гээр нэмэгдэхүүн. Энэ нэгнэнд байгаа нь 2-дугаар нэмэгдэхүүн. Нийлбэр нь энд гарч ийн шүү дээ. Эндээс ямар дүрм бид нар ойлгож авав? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг мэдж явлаа шүү дээ. Одоо энэ дүрм дээрээ тулгуурлаад энэ чанар дээрээ тулгуурлаад ямар ч тоог нэмж асаж чаддаг болох нэ. Одоо тэгвэл хорогдуулъя. 10-аас 5-ыг хасъя. 10-аас 5-ыг хорогдуулъя. 10-ыг юу гэж нэрлэдэг вүлээ? Хасагдагч. 5-ыг хасагч. Хасаад гарсан хариу ялгуур гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бидэнд 10-аас 5-ыг хасахад хэцүү байж магадгүй. Тэгэхээр зэрэг хэдүүлээ ямар мэдлэг ашиглах вэ? Өмнө нь бид 5 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ гэдгийг мэддэг байсан шүү дээ. Тэгвэл 5 дээр хэдийг нэмбэл 10 гардаг вүлээ? 5-ыг нэмбэл 10 гардаг. Тэгэхээр ялгуур нь
10-аас 5-ыг хасгаад 5 гардаг байх нь. Тэгэхээр бид нар бодохын тулд 5 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ гэдгийг мэддэг байхад л 10-аас 5-ыг хасаж чадах нэ. Одоо тэгвэл хүүхдүүдээ 9-өөс 5-ыг хасъя. 9-ийг 5-аар хорогдуулъя. 9-өөс 5-ын юмыг нь ялгая. 9-ийг 5-аар цөөрүүлье. 9-ийг 5-аар багасгая. За бүгд бол адилхан хэллэг байгаа. Өөр өөрөөр хэлэгдсэн. Хариу нь бол адилхан гарнаа. Үүнд биднэрт ямар мэдлэг хэрэгтэй билээ? 5 дээр хэдийг нэмбэл 9 гарах вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тэгэхээр 5 дээр хэдийг нэмэхээр 9 гардаг билээ? 4-ийг нэмэхээр 9 гардаг шүү дээ. 5 дээр 2-ыг нэмлээ 7, дахиад 2-ыг нэмэхээр 9 гардаг. Бид 9 хүртэл тоолдог гэсэн үг. Тэгэхээр 9-өөс 5-ыг хасвал 4 гарч байна гэсэн үг. Одоо 8-ыг 5-аар хорогдуулъя. Хорогдуулъя гэдгээс өөрөөр ямар үг хэрэгэлдэг билээ? Багасгая, цөөрүүлье, хасъя. За тэгвэл 5 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ гэсэн бидэнд мэдлэг хэрэгтэй. 5 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ? Хэдийг нэмбэл 8 гардаг билээ? 8 хүртэл 5-аас 8 хүртэл тоолно гэсэн үг. За 5-аас 2-оор нэмэгдүүлээд тоолвол хэд гарах вэ? 7. Дахиад 1-ээр нэмэгдүүлэхээр 8 гардаг шүү дээ. Тэгээд 5-аас 8 хүртэл 3 удаа нэмэгдүүлж тоолж юм гэсэн. Тэгэхээр 5 дээр 3-ыг нэмэхээр 8 гардаг учраас ялгуур нь 8-аас 5-ыг хасгаад 3 гардаг байх нэ. Одоо 7-г 5-аар хорогдуулъя. Энд биднэрт ямар мэдлэг хэрэгтэй билээ? 5 дээр хэдийг нэмбэл 7 гарах вэ? Тэгэхээр 5 дээр хэдийг нэмбэл 7 гардаг билээ? 2-ыг нэмбэл 7 гардаг шүү дээ. Тэгэхээр 7-оос 5-ыг хасгаад 2 гардаг байх нь. 6-г 5-аар хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй билээ? 5 дээр хэдийг нэмбэл 6 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 5 дээр 1-ийг нэмбэл 6 гардаг учраас 6-аас 5-ыг асуул 1 гардаг байх нь. За 5-ыг 5-аар хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ? 5 дээр хэдийг нэмбэл 5 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр 5 дээр хэдийг нэмбэл 5 гардаг билээ? Тгийг нэмбэл 5 гардаг учраас 5-аас 5-ыг асуул 1 гардаг байх нэ. За одоо тэгэхээр зэргийн эхний эгнээнд байгаа энэ тоонууд маань юу вэ? Хасаг дагч. За энд байгаа нь бас хасаг дагч. Хоёр дахь эгнээнд байгаа тоонууд нь хасаж байгаа тоог хасагч. Хасаж байгаа тоог хасагч. Хасаад гарсан хариуг ялгуур гэдэг шүү дээ. Хүүхдүүдээ сайн тавтаагаарай. Одоо бүгдээрээ тоог 6-гаар нэмэгдүүлэхийг үзье. За тоог 6-гаар нэмэгдүүлэхийн тулд бидэнд өмнөх мэдлэгүүд нь хэрэгтэй. Нэмхийн байр суулгах чанараар бүгдээрээ бодъё. 6-г тэгээр нэмэгдүүлээд байрын солилоо 6 гарч байна. Тэгвэл тэг дээр 6 нэмбэл 6 гардаг. Одоо 1-ийг 6-гаар нэмэгдүүлье. Үүний тулд байрын солиод 6 дээр 1-ийг нэмбэл 7. Тэгвэл 1 дээр 6-ыг нэмбэл 7 гардаг байна. Одоо 2-ыг 6-гаар нэмэгдүүлье. Нэмэгдэхүүний байрыг солио хүүхдүүдээ 6-г 2-оор нэмэгдүүлвэл 8 гардаг. Тэгэхээр 2-ыг 6-гаар нэмэгдүүлвэл мөн адилхан 8 гарна. За одоо бүгдээрээ 3-ыг 6-гаар нэмэгдүүлье. Үүний тулд бид нэмэгдэхүүний байрыг солихоор 6-г 3-аар нэмэгдүүлнэ. 6-г 3-аар нэмэгдүүлэхийг бид чадна шүү дээ. 6-г эхлээд 2-оор нэмэгдүүлээд 1-ээр нэмэгдүүлж болно. За 6-г 2-оор нэмэгдүүлэхээр 8 гараад дахиад 1-ийг нэмэхээр 9 гарч байгаа. Тэгэхээр 3-ыг 6-гаар нэмэгдүүлэхээр 9 гарна гэсэн үг. Одоо 4-ийг 6-гаар нэмэгдүүлье. Үүний тулд нэмэгдэхүүний байрыг солилоо. Хэдийг хэдээр нэмэгдүүлэх хүүхдүүдээ өөрсдөө хэлээрэй. 6-г 4-оор нэмэгдүүлнэ. 6-г 4-оор нэмэгдүүлэхэд амархан тийм хүүхдүүдээ 4-ийг 2 таслаад нэмчихнэ.
6 дээр эхлээд 2-ыг нэмнэ. Дахиад 2-ыг нэмнэ. Тэгээ хэд вэ? 10. Тэгэхээр 4-ийг 6-аар нэмэгдүүлэхээр мөн адилхан 10 гарна гэсэн үг. За эндээс бид ямар чанар мэдж байгаа вэ? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн шинэ дүрмийг мэдж авсан. За одоо бүгдээрээ 10-ыг 6-гаар хорогдуулъя. Хорогдуулахын тулд 6 дээр хэдийг нэмбэл 10 гардаггүй гэдгийг мэддэг байх ёстой. 6 дээр хэдийг нэмбэл 10 билээ? 6-аас цааш тоолно гэсэн үг. Хэдийг нэмсэн? 6-аас цааш тоолоод үзээрэй. 7, 8, 9, 10 гэд 4-ийг нэмэгдүүлж 10 гарсан. Тэгэхээр ялгуур нь хэд вэ? 10-аас 6 гасгаар ялгуур нь хэд гарав? 4 гарлаа гэсэн үг. Одоо 9-ийг 6-гаар хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй? 6 дээр хэдийг нэмбэл 9 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 6 дээр хэдийг нэмбэл 9 гардаг үлээ? 6-аас цааш тоолно гэсэн. Тоолоорой хүүхдүүдээ. 7, 8, 9. Тэгэхээр хэдэн тоо тоолсон хүүхдүүдээ? 3 тоо тоолсон шүү дээ. Тэгэхээр 6 дээр хэдийг нэмбэл 9 гарав? 3-ыг нэмэхээр 9 гарлаа. Тэгэхээр ялгуур нь хэд гэсэн үг вэ? 9 ба 6-гийн ялгуур 3 гэсэн үг. Одоо 8-ыг 6-гаар хорогдуулъя. Хорогдуулахын тулд бидэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ? 6 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 6 дээр хэдийг нэмбэл 8 гардаг билээ? 2-ыг нэмбэл 8 гардаг. Тэгэхээр 8 ба 6-гийн ялгуур хэд вэ? 2. Одоо 7-ыг 6-гаар хорогдуулъя. Хорогдуулахын тулд бидэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ? 6 дээр хэдийг нэмбэл 7 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 6 дээр хэдийг нэмбэл 7 гардаг вэ? 1-ийг нэмбэл 7 гардаг. Тэгэхээр зэрэг одоо хүүхдүүдээ 7 ба 6-гийн ялгуур хэд гарч ийн гэсэн үг? 1 гарч ийна гэсэн үг. Одоо 6-г 6-гаар хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй билээ? 6 дээр хэдийг нэмбэл 6 гардаг вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 6 дээр тгийг нэмэхээр 6 гардаг учраас 6 ба 6-гийн ялгуур тэг байдаг байх нэ. Одоо бүгдээрээ тоог 7-оор нэмэгдүүлье. Үүнд нэмэгдэхүүнийхээ байрыг солихыг мэддэг болсон. 7-г тэгээр нэмэгдүүлье хэд вэ? 7. За. Тэгвэл одоо 1-ийг 7-оор нэмэгдүүлвэл хэд гарах вэ? Тэгэхээр нэмэгдэхүүний байрыг солиод 7-г 1-ээр нэмэгдүүллээ. Хэд вэ хүүхдүүдээ? 8. Тэгэхээр 1-ийг 7-оор нэмэгдүүлэхээр мөн адилхан 8 гарах нэ. Одоо хүүхдүүдээ 2-ыг 7-оор нэмэгдүүлье. Нэмэгдэхүүний байрыг солилоо. 7-г 2-оор нэмэгдүүлэхдээ хэд вэ? 9. Тэгэхээр 2-ыг 7-оор нэмэгдүүлэхээр 9. Одоо 3-ыг 7-оор нэмэгдүүлье. Нэмэгдүүлэхийн тулд нэмэгдэхүүний байрыг солиё. 7-г 3-аар нэмэгдүүлье. 7-г 3-аар нэмэгдүүлэхэд 7-оос цааш яах вэ? Тоолно. 8, 9, 10. Тэгэхээр 3-ыг 7-оор нэмэгдүүлэхээр мөн адилхан 10 гэсэн үг. Одоо бүгдээрээ 10-ыг 7-оор хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй гэлээ? Өөрсдөө хэлээрэй хүүхдүүдээ. За хэлсэн бидтэй хүүхдүүдээ. Одоо багшийнхтайгаа тааруулаарай. 7 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ? Хэдийг нэмбэл 10 гардаг уу? 3-ыг нэмбэл 10 гардаг. 7-оос цааш 2-ыг нэмбэл 9, дахиад 1-ийг нэмбэл 10 гардаг шүү дээ. Тэгэхээр 10 ба 7-гийн ялгуур хэд вэ? 3 байх нь. Одоо 9-ийг 7-оор хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй? 7 дээр хэдийг нэмбэл 9 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. 7 дээр хэдийг нэмбэл 9 гарах уу? 2-ыг нэмбэл 9 гарна. Тэгэхээр 9 ба 7-гийн ялгуур хэд вэ? 2 байна. Одоо 8-ыг 7-оор хорогдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй? Хэлээрэй хүүхдүүдээ. 7 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ гэсэн
мэдлэх хэрэгтэй. Хэдийг нэмбэл билээ? Нэгийг нэмбэл. Тэгэхээр 8 ба 7-гийн ялгуур хэд вэ? 1 гэсэн үг. Одоо 7-г 7-оор хоригдуулъя. Бидэнд ямар мэдлэх хэрэгтэй? 7-тэй хэдийг нэмбэл 7 гарах вэ гэсэн мэдлэх хэрэгтэй. Хэдийг нэмбэл билээ? Тэрийг нэмбэл. Тэгэхээр 7 ба 7-гийн ялгуур хэд вэ? Тэр байх нэ. Одоо бүгдээрээ тоог 8-аар нэмэгдүүлье. Өмнөх чанараа ашиглая. Нэмэгдэхүүний байрыг солилоо. 8-ыг тэгээр нэмэгдүүлэхээр хэд вэ хүүхдүүдээ? 8. За 1-ийг 8-аар нэмэгдүүлье. Нэмэгдэхүүний байрыг солилоо. 8-ыг 1-ээр нэмэгдүүлье. Хэд вэ? 9. Тэгэхээр 1-ийг 8-аар нэмэгдүүлэхээр мөн адилхан 9 гарч байна. Одоо хүүхдүүдээ 2-ыг 8-аар нэмэгдүүлье. Нэмэгдэхүүний байрыг сольж бичье. 8 дээр 2-ыг нэмье. 8 дээр 2-ыг нэмэхээр хэд вэ? 10. Тэгэхээр 2-ыг 8-аар нэмэгдүүлэхээр 10. Одоо бүгдээрээ ялгуурыг нь олъё. 10-аас 8-ыг хасъя. Хасахын тулд бид ямар мэдлэгээр хасдаг вэ? 8 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ? Хэдийг нэмбэл илээ? 2-ыг нэмбэл. Тэгэхээр 10 ба 8-ийн ялгуур 2 байх нь. Одоо 9-ийг 8-аар хоригдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй? 8-ыг хэдээр нэмэгдүүлвэл 9 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. Хэдээр нэмэгдүүлэх вэ? 1-ээр нэмэгдүүлэхээр 9 гардаг бол 9 ба 8-ийн ялгуур 1 байдаг байх нэ. Одоо 8-ыг 8-аар хоригдуулъя. Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй? 8 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ? Хэдийг нэмбэл билээ? Тэгийг нэмбэл. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 8 ба 8-ийн ялгуур тэг байх нь. Одоо бүгдээрээ тоог 9-өөр нэмэгдүүлье. Тоог 9-өөр нэмэгдүүлэхийн тулд нэмэгдэхүүний байрыг солилоо. Нэмэгдэхүүний байрыг солиход нэлбэрийн чанар өөрчлөгдөхгүй 9 гарна. За одоо 1-ийг 9-өөр нэмэгдүүлэхийн тулд нэмэгдэхүүний байрыг солилоо. 9-ийг 1-ээр нэмэгдүүлье. 9-ийг 1-ээр нэмэгдүүлэхээр 10 гарсан. Тэгэхээр 1-ийг 9-өөр нэмэгдүүлэхээр 10. Одоо 10-ыг 9-өөр хоригдуулъя. Түүний тулд бидэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ? 9 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр зэрэг 9 дээр хэдийг нэмбэл 10 гардаг вэ? 1-ийг нэмбэл 10 гардаг учраас 10 ба 9-ийн ялгуур хэд вэ? 1. За бид яасан хүүхдүүдээ тоог 5, 6, 7, 8, 9 гэсэн тоонуудаар нэмэгдүүлэлт сурлаа, хоригдуулалт сурлаа шүү дээ. Аргыг нь мэддэг боллоо. Тэгэхээр 10 ба 10-ийн ялгуур хэд вэ? Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй билээ? 10 дээр хэдийг нэмбэл 10 гарах вэ гэсэн мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр 10 ба 10-ийн ялгуур хэд гарав? Хэд гарлаа? За бүгдээрээ одоо нэг бодлого бодъё. Тоон дээрээ саяны утсан тоонууд дээрээ тулгуурлаа. Бүгдээрээ энэ хашаанд байгаа хоньыг нийтдээ бүгд ер нь хэдэн хонь байсан бэ? Тоолын хүүхдүүдээ 1, 2, 3, 4, 5, 6, 7. Тэгэхээр бид энийг хараад ярьж байгаа, хэлж байгаа, ойлгож байгаа маань бол өгүүлбэрээр ярьж байгаа тийм үү хүүхдүүдээ? Тэгэхээр энийг өгүүлбэртэй бодлого гэж нэрлэдэг. Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ бодлого бодцгоё. Бодлого бодохын тулд энэ зургийг сая ярьсныгаа зураглал хий. Зураглал хийхдээ хонь зурах уу? Хонь зурахгүй багшаагаа дагаад зурна. Зурхын тулд харандаа, шугам, үзэг хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За дэвтэр дээрээ зураарай. Энд хэдэн хонь байгаа вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7 хонь байгаа учраас хүүхдүүдээ дэвтрийн 7 нүдээр зураарай. Шугамаа хэрэглэн шүү. Балгийн харандаагаар зурна шүү. Багш нь та нарт тод харагдуулахын тулд цэнхэр өнгийг хэрэглэсэн. Хүүхдүүдээ цэнхэр өнгийн харандаагаар зурахгүй шүү. Балгийн харандаагаар зураарай.
Та зурсан уу? Энийгээ юу гэж ойлгох вэ хүүхдүүдээ? Энэ зурсныгаа 7 хонь байна гэж ойлгоорой. За бүгд хэдэн хонь байгаа вэ гэдгийг ийм тэмдэглэгээр тэмдэглэдэг зураглал хийхдээ. За бүгд хэдвэ гэсэн. За бүгд хэдэн хонь байгаа вэ? 7 хонь байгаа. Энэ 7 гэснээ үзгээр бичин шүү хүүхдүүдээ. За одоо энэ зураглалаа уншийе. Хашаанд нийтдээ хэдэн хонь байсан бэ гэсэн үг. Нийтдээ 7 хонь байсныг бид ингэж зургаар илэрхийллээ. Ингэж хашаа зураа дотор нь 7 хонь зурах бидний дэвтэрээр зурхад хэцүү тийм үү? Тэгэхээр зэрэг төлөөлүүлж ингэж зурдаг байх нэ. За одоо хашаатай 7 хоньноос хэдэн хонь нь бэлчээр дээр гарваа. 2 нь гарлаа. Тэгвэл бидний зураглал дээр 2 нь гарчихлаа. Энийг яах вэ хүүхдүүдээ? Галруулна гэсэн үг. 2 хэсгийг нь 2 нүдээ галруултлаа. Тэгээд оронд нь галын арандаагаараа тасархай зураас зурлаа. Энэ тасархай зураас маань хасах тэмдэгүүдийг хасах тэмдэгтэй адилхан байгаа. Тэгэхээр хасагдана гэсэн үг. Хэд хасагдсан? 2 хонь. Хашаатай хоньноос 2 хонь нь хасагдсан гэсэн үг шүү. 2-оор цөөрч байна гэсэн. 2 нь гараад явлаа гэсэн. 2-оор багаслаа гэсэн. Бид энэ хэллэгүүдийг мэддэг болсон тийм үү? За одоо хэрвээ энэ зураглал байхгүй байгаад ийм зураглал өгөгдсөн байвал ойлгох хүүхдүүдээ нийтдээ 7 хонь байсан байна. Түүнээс 2 нь хорогджээ. За одоо бодолтой бодлтыг ард нь хүүхдүүдэд зайвуулсан тийм ээ. Яа дэвтрээ чинь энэ ард зайвуулсан уу? Үлдсэн. Тэндээ үзгээрээ бодлтгийг хараарай. За хэдэн хонь үлдсэн бэ гэдгийг энэ асуултын тэмдгээр тавьж байгаа. Нийтдээ 7 хоньоос 2 нь хасагдлаа хэд үлдсэн бэ? За 7 бичээрэй хүүхдүүдээ. Бичмлэр бичин шүү цифрээ. За 2 яасан бэлээ хүүхдүүдээ? Хасагдсан. Цифр бүрийг нэг нүдэнд бичнэ. Үлдэлийн тэмдгийг нэг нүдэнд бичнэ. Нийтдээ та нарт хэдэн нүд хэрэглэж бичив? Бидний 3 нүд хэрэглэж бичсэн. 7 ба 2-ын одоо ялгарыг олох гэж байна. Тэмдгийн тэмдэг маань бас нэг нүдэнд бичигдэнэ. 7-г 2-оор хорогдуулсан. 7-оос 2 хасагдсан. Хасагдсан тийм ээ? Хэд үлдсэн бэ? 5 үлдсэн. Одоо тэгэхээр бид өгүүлбэртэй бодлого бодоход ард нь заавал тайлбар бичдэг. Тэгэхээр бидний үдсэн үсгийн хүрээнд бичиж чадахгүй учраас одоо хонь гэдэг үгийг төлөөлүүлж 1, 2, 3, 4 нүдийг галын харандаагаараа зураад энд бидний мэддэг ямар үсэг байгаа вэ? А үсэг байгаа. Тэгвэл А үсгээ бичнэ гэсэн. За одоо энэ зураглалгаа харъя. Бүгдээрээ энэ зураглалаар өгүүлбэр зохиож ярилцъя. Хашаанд хэдэн хонь байсан бэ? 5 хонь байсан дээр нь хашаанд байгаа 5 хоньн дээр 2 хонь нэмэгдэж ирлээ. Нийтдээ хэдэн хонь болсон бэ? Тэгвэл одоо энэ саяныхаа ярьсан өгүүлбэрийг зураглал хий. За хашаанд анх байгаа хоньны тоо хэд байгаа вэ хүүхдүүдээ? 5 байгаа. Дэвтрээ хэдэн нүдээр зурах уу? 5 нүдээр зурна. Дээр нь хэд нэмэгдэж ирсэн? 2 нэмэгдэж ирсэн. Дэвтрийн 2 нүдийг нэмэж зураарай. Бүгд хэд болсон бэ? Одоо ард нь бодолтоо хийнэ. Бодолтоо хийхийн тулд анх 5 хонь байсан. 2 хонь яасан хүүхдүүдээ нэмэгдсэн. Нийлбэр нь хэд болсон бэ? Бүгд хэд болсон бэ гэсэн. 5-ыг 2-оор нэмэгдүүлье. 7. Бид энэ асуултанд хариулж чадав уу?
чадлаа одоо хонь гэдэг үгээ бичнэ. Энэ улаанууданд нь а усаг бичнэ шүү хүүхдүүдээ тийм ээ. Хонь гэхэд бидний үзсэн а шиг хэлэгдэж байгаа. Бусад үсгийг үзээгүй байгаа болохоор багш нь бичсэнгүй. За энэ зураг дээр бүгдээрээ өгүүлбэр зохиол 1 2 3 4 5 6 7 8 мал байна тийм үү? 8 малын 3-ыг нь яасан хүүхдүүдээ хашаанд оруулж ялгасан. Хэд үлдсэн бэ? Одоо үнийг зурглаар илэрхийлье. За энд хэдэн нүдээр зурх уу? 8 нүдээр зурна. За бүгд 8 мал байсан. За үүнээс 3 нь яасан? Хашаа руу хийсэн. Ялгасан тийм ээ. Энэ дандаа ямар мал нь ялгагдаж үлдэх? Төл мал нь ялгагдаж үлдсэн шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр их малууд нь бэлчээртэй гадлаа гэсэн үг тийм үү хүүхдүүдээ. За ялгасан тэмдэглэгээд бид яг балруулсныхаа дараа гэж тодорхой шугамаар тэмдэглэдэг. Энэ маань хасах тэмдэг гэсэн үг байна. Хасагдаж байна гэсэн үг. За 3 хасагдаад одоо хэд үлдсэн бэ? Одоо ард нь яг энэ ард нь бодолтой хийн. Бүгд анх хэдэн мал байсан? 8 байсан. Үүнээс хэдийг нь ялгасан, хэдийг нь үлдээсэн бэ? За 3-ыг нь хассан тийм ээ. Хэд үлдэх вэ? 5 үлдэнэ. За энэ маань юу гэж нэрлэдэг вэ? Ерөнхий нэр нь мал гэдэг. Бид нар мал гэхэд эхний үеийн ма гэж үзсэн шүү дээ. Ма. Цэвэрхэн бичин шүү хүүхдүүдээ. Дарамлаар бичихгүй бичмээр бичнэ гэдгийг сайн анхаараарай. За энэ бүгдийг тэмдэглэж байгаа тэмдгээ яг дэвтрийнхаа шугам дагуу зурн шүү. Багшийнхаа энэ сум явж байгааг хараад ингэж чиглээд тэгээд ингэж зурна. Дандаа дэвтрийн шугам дагуу зурна гэдгийг сайн анхаараарай. За гэрийн даалгавар төгтүүдээ бидний хүүхдүүдэд 2 янзын сурах бичиг байгаа. За хагас хүүхдэд нь 2019 оны сурах бичиг, хагас хүүхдэд нь 2020 оны сурах бичиг байгаа. За тэгэхээр 2020 оны сурах бичигтэй хүүхдүүдэд энэ хуудас. Тэгэхээр 2018, 2019 оны сурах бичигтэй хүүхдүүд энэ зургийг харж байгаад хуудасаа сонгоод бодлогоо бодно шүү. Гэрийн даалгаварт хийх бодлого хүүхдүүдээ. За гэрийн даалгавраа эхний 2, 3, 4-ийг хийн. 5-ыг ээж аавтайгаа ярилцсан шүү хүүхдүүдээ. За тэгээ хүүхдүүдээ тоог нэмэгдүүлэх 10-ын дотор нэмэгдүүлэх хорогдуулахаа хуруу тоолохгүйгээр цээжээр багшийнхаа заасан аргаар нэмж хасаж сураарай. Баяртай хүүхдүүдээ.